ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны хураг. 4-р бүлэг. Цусаар гим нүглийн бичээсийг арилгах вэ. Тэр цусыг тахилын ширээний эвэрт нялж гмийн бичээсийг арилгах хэрэгтэй. Тиймээс бид гим нүглийг дээрээс нь юмар нялж устгахад үр дарах гэж ярьдаг билээ. Тэнгэрийн хаанчлалын хаанч бидний гим нүглийн бичээс үлдээгүй юм. Есүсийн цус Тэнгэрийн хаанчлалын ариун өргөөний тахилын ширээний эвэрт түрхэгдсэн агаад бидний гим нүглийн бүх бичээсний бичиг арилсан билээ. ертөнцийн бүх хүмүүсийн үйлдсэн гим буруу орсон бичээсний мэдээлэл Тэнгэрийн хаанчлалд хаанч үлдээгүй болоё. Левит 4-р бүлэгт гим нүглийн уучлалын тахилыг хэрхэн өргөх тухай гарч байгаа. Юуны өмнө тослогдсон тахилч хүн нүгэл үйлдсэн үед, дараагаар нь Израилийн нийт цуглаан алдаа хийсэн үед, дараа нь удирдагч нүгэл үйлдсэн үед, эцэст нь жирийн хүмүүсийн аль нэг нь хийх ёсгүй зүйл хийсэн үед хэрхэн тахил өргөдөг байсан тухай гардаг. Жирийн хүмүүсийн аль нэг нь эзний хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэж гим буруутай болох тохиолдолд хэрвээ үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлвэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болоё. Левит 4-р бүлэг 27-28 дугаар ишлэл. Гим нүгэл нь сэтгэл дотор үйлчлэл үзүүлдэг юм. Нүгэл үйлдсэн мөртлөө мэдээгүй тохиолдолд гим нүгэл сэтгэл дотор нь ажиллах боломжгүй. Өөрөөр хэлбэл сэтгэл дотор нь орших айдас түгшүүр, эргэлзээ, санаа зовх гэсэн ойлголт байхгүй. Тэгж амьдарч байгаад гим нүглээ мэдсэн тохиолдолд тэр хүний амар тайван алга болж айдаг буюу өөртөө яд тулгасаар хоцордог. Энэ үе мөчид хүн Бурхан аав минь миний гим бурууг та уучлж өгөөч гэж хэллээгээд уучлагддаг биш юм. Учир нь нүглийн хүс бол үхэл юм. Баг нүгэл хийсэн ч эгээл нэг амь өхөж байж л нүглээс уучлагддаг байлаа. Түүнээс гадна нүглээ цагаатгуулах арга зам байгаагүй байжээ. Намайг жирийн нэг хүмүүсийн аль нэг нь байна гэж бодъё. Ямарваа нэг нүгэл үйлдэн нөгөө нүглээ ухаарч мэдсэн бол өө сэвгүй эм ямаа дагуулж ариун газарт очино. Гим нүглийн хүс бол үхэл тулд миний оронд эм ямаа үхэж өгнө гэсэн санаа юм. Тахилчдын өмнөр эм ямааг явуулахад тахилч асуув. Та ямар нүгэл хийсэн бэ? Ийм тийм нүгэл үйлдсэн. Тахил нь юу вэ? Ямаа байна. Тахилч эхлээд ямаанд нь өө согог би эсхийг шалгана. Өө согоггүй эм ямаа бол нүгэл юр хийгээгүй Есүсийг илэрхийлдэг юм. Есүс бидний төлөө нас нүгдсэн өө сэвгүй Бурхны хураг байсан тул билээ. Харин гим нүгэл хийсэн хүн бусдын төлөө үхэж чадахгүй. Тахилч эм ямааг сайн ажиглаж өө сэвгүй байвал тахил өргөхөд тохиромжтой хэмээн үзэж гим нүглийн уучлалын тахилыг эхлүүлдэг гэсэн үг. Эхлээд нүгэл хийсэн хүн эм ямааны толгой дээр 2 гараа тавьдаг. Яагаад 2 гараа тавьдаг тухай Библиэс тодорхой учрыг ойлгох шаардлагатай. Тэгээд Аарон амьд ухны толгойн дээр 2 гараа тавьж Израилийн хүүгүүдийн бүх муу үйлийг, тэдний гим буруу үйлс, бүх нүглийг түүн дээр намжиж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлээд Левит 16 дугаар бүлгийн 21-р ишлэл. Израилийн хүүгүүдийн бүх муу үйлийг намжлах тахил өргөхөд тахилч Аарон амьд ухны толгой дээр 2 гараа тавьснаар Израиль хүүгүүдийн бүх гим бурууг ухны толгой дээр шилжүүлсэн билээ. Ухны толгойн дээр 2 гараа тавих нь
Гим нүглийг ухамлуу шилжүүлж буй хэрэг. Левит 4-р бүлэгт гарч буй жирийн хүмүүс өөрийнхөө гим нүглийг уучлуулахын тулд согоггүй эм ямааг авчирч 2 гараа тавихад тэдний гим нүгэл эм ямаад шилжигддэг. Гим нүглийн хөлс нь үхэл учир одоо энэ ямаа үхэх ёстой. Тиймээс энэ эм ямааг яргалах хэрэг болно. Тэр хүн гараа нүглийн төлөөг тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөг тахилыг шатаал тахилын байранд нядлана. Левит 4:29. Хүзүүнээс нь гутгаар цус гаргаж авч нядлана. Тахилч хүн ямаанаас авсан цусны хэсгийг хуруугаар авч шатаал тахилын ширээний эврүүдээр нялна. Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч шатаал тахилын ширээний эврүүдээр нялан түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь-луу урсгах болой. Левит 4:30 дугаар ишлэл. Яагаад заавал тахилын ширээний эврүүд дээр нялах билээ? Иреяма 17 дугаар бүлэгт түүний учир шалтгааныг тайлбарласан байдаг. Юдагийн нүгэл төмөр үгээр бичигджээ. Тэр нь учир алмазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ. Иреяма 17-гийн 1-р ишлэл. Жишээ нь ламбарднаас мөнгө зээлэх гэвэл зээлдүүлсэн хүн, зээлсэн хүн хоёул түүнийг бичгээр юм уу ямар нэг хэлбэрээр тэмдэглээд орхидог. Ингэж байж л хоорондоо шалгаж болдог юм. Бидний хийсэн гим нүглүүд нь 2 газарт бичигдсэн юм. Нэг нь бидний зүрхний самбарт, нөгөө нь тахилын ширээний эвэр дээр сийлэгдсэн гэдэг санаа. Худал ярьж, хулгай хийж, завхаарч байсан ч хийсэн гим буруунууд нь бүгд бидний зүрхний самбарт сийлэгддэг билээ. Бас Бурхан бидний нүглүүдийг тахилын ширээний самбарт сийлдэг билээ. Нүглийн уучлалын тахилын үеэр ямаа нядлагдаж өгснээр бидний гмийн төлөөс төлөгдсөн болой. Цааш нь тэр цусыг тахилын ширээний эвэрт нялж гмийн тэмдэглэгийг дарах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан альва зүйлийг нялж устгахыг дарах гэдэг. Би чиний хилэнцгийг өтгөн үйл мэт, чиний нүглийг үйл мэт хөөсөн. Би чамайг аварсан учраас над руу эргэх түн. Исая 44:22. Цусаараа гим буруугийн тэмдэглэгийг нялж дарчихсан гэсэн санаа. Есүс бидний нүглийг үүрч загалмай дээр цогдлогдсон амьсгал хураасан билээ. Тэр цусаар ариун өргөөнд буй тахилын ширээний эвэрт нялжээ. Дараа нь Бурхан ингэж хэллээ. Учир нь би тэдний гим бурууг уучлж тэдний нүглийг дахин санахгүй. Иреяма 31-р бүлгийн 34-р ишлэл. Тэнгэрийн хаанчлалын альж тэмдэглэл дээр бидний гим буруу байхгүй билээ. Есүсийн цус Тэнгэрийн ариун өргөөний тахилын ширээний эвэрт нялгдан бидний гим нүглийн тэмдэглэл бүгд дарагдсан ажээ. Бурхан Аав минь бидний гмийг шатаал тахилын ширээний эвэрт сийлсэн буюу бидний гим тэндээ дарагдсан болой. ертөнцийн бүх хүмүүсийн хийсэн гим буруугийн тэмдэглэгээнүүд Тэнгэрийн хаанчлалын хаанаас олж харж чадхааргүй болсон гэсэн үг.